Итгэлцэлд түшгэлсэн 10 жил. Шинэ Монгол Мабучи тэтгэлгийн сан. Шинэ Монгол Мабучи. Шинэ үеийн Монгол залуусын мөрөөдлийг бодит болгож, зорилгодоо хүрэх замыг нь дөтөлж өгсөн Шинэ Монгол Мабучи тэтгэлгийн сан үүсгэн байгуулагдаад 10 жил боллоо. Мабучи олон улсын тэтгэлгийн сан гэж Японд байдаг. Манай анхны 3 дугаар үеийн төгсөгчдийг Мабучи олон улсын тэтгэлгийн сан авсан байгаа юм. 10-аад жил байжгаад тэр хүмүүс маань надад санал тавьж ирсэн. Галадрах багшаа, одоо Японд ирдэг хүүхдүүд чинь биднэр тэтгэлэг өгж болж байна. Гэхдээ Японд ирэхэд бол цөөхөн хүүхд ирж байна. Хэрвээ бид нар энэ тэтгэлгийн сан Монгол орн дотор байгуулад Улаанбаатарт байгаа ихтэй сургуулиуд ч юм уу сурах тэр боломжийг олгол ямар вэ гэдэг энэ саналыг тавьсан. Тэгээ энэ дээр бол ямар зүйл надад нөлөөсөн бэ гэвэл манай тэр Мабучи олон улсын тэтгэлгийн сангаар Японд сур төгсчөөд Монголд ирээд ажиллаж байгаа хүүхдүүд надад нэг юм хэлсэн. Шинээр орж ирж байгаа хүүхдүүдийг бид нэр ментор нь болоод сурахад нь туслая гэд. Тэгээ энэ бол надад их урам зориг өгсөн. Ингээд эхлүүлсэн. Өнөөдөр ингээд ийм сайхан амжилттай яваад ирж байгаад үнэхээр их баяртай байна. 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Шинэ Монгол Мабучи тэтгэлгийн сан жил бүр 40 оюутан тус бүр $1500 тэтгэлгийг 2 эсвэл 4 жилийн хугацаатаагаар олгосоор өнөөдрийн байдлаар 21 аймаг 9 дүүрэг 30 гаруй ихтэй сургуулийн 396 оюутанд $1,466,000 тэтгэлэг олгоод байна. Хамгийн чухал онцлог болох иргэн төлөлттэй тэтгэлэг. За тийм учраас одоо анх байгуулагдах үед иргэн төлөлт хийгдэх болов гэсэн маш том эргэлзээ байсан. Гэхдээ бидний зүгээс болохоор энэ 10 жилийн хугацаанд Монгол залуучууд, Монгол оюутнууд хэлсэн амандаа хүрч чаддаг, иргэн төлөлтөө хийж чаддаг гэдгийг нотлохын төлөө ажилласан байгаа. Тэтгэлэг авсан оюутан мэрэгжлээ эзэмшиж сургуулаа амжилттай төгссөнөөс 1 жилийн дараагаас эхлэн санхүүгийн дарамтгүйгээр бага дүнгээр тогтмол ямар нэгэн хүү шимтгэлгүйгээр авсан тэтгэлгээ эргүүлж төлснөөр дараа үеийнхэн тэтгэлэг олгогч болж өөр нэгэн оюутанд тусалж боломж олгодог. Энэ системийг Шинэ Монгол Мабучи тэтгэлгийн сангийнхан болон төгсөгчд нь бүрдүүлж чадсны үндсэн дээр эргэн төлөлт 82%-ны 19% байна. Энэ бол үнэхээр гайхалтай амжилт. Төгсөгчдийн судалгаан дээрээс үндэслээд харах юм бол 55% нь шууд ажлын байран дээр гардаг. За 20% нь болохоор үргэлжлүүлээд агсан шатны одоо боловсрол эзэмшгээр магистрийн түвшинд суралцдаг. За үлдсэн 15% нь болохоор суралцсангаа ажилдаг гэсэн ийм одоо дүр зураг харагдаж байгаа. Шинэ Монгол Мабучи тэтгэлгийн сан урт удаан хугацаанд оршин тогтнож, үйл ажиллагаа нь жигд байж, төгсөгчд нь амжилттай байдгийн уг суурь нь менторшип хөтөлбөр юм. Анх Шинэ Монгол сургуулийн төгсөгчд болон Мабучи олон улсын тэтгэлгийн сангийн төгсөгчдөөс бүрдсэн 15 ментор оюутнуудад зөвлөгөө өгч зааж чиглүүлж байсан бол одоо 185 ментор сангийнхаа үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Менторуудыг бид сонгохдоо Шинэ Монгол сургуулийн төгсөгчдийг сонгодог. За тэгээд иргэн төлөлт дууссан Шинэ Монгол Мабучи тэтгэлгийн сангийн тэтгэлэгт оюутнуудаасаа бид ментор сонгож байгаа. Ментор болно гэдэг бол тухайн одоо төгсөгчийн маань хувьд маш их юм том амжилт тэтгэлэг гардуулах ёслолын үеэр ирээд өөрсдөө шинэ тэтгэлэгт оюутнуудынхаа батламжийг гардуулдаг. Сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан оюутнуудын хувьд санхүүгийн бэрхшээлгүй учраас хичээлдээ л анхаарч өөрийгөө хөгжүүлэх боломжийг эрэлхийлсээр байдаг. Тэтгэлгийн сангийнхан ч энэ тал дээр анхаарч оюутан хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. Танилцах уулзалт, спорт өдөрлөг, номтой уулзалт, сайн дурын үйл ажиллагаа зэрэг нь их үр дүнтэй болдог. За ингээд бүгдээрээ Мабучи төгсгийнхаа эхний 50 модыг тарьлаа. За тэгээд баяр хүргэе. За тэгээд энэ болохоор манай ингээд модны маань ерөнхийдөө бол QR код нь услага нь яаж явж байгаа, хаана таригдсан гэсэн мэдээллүүдтэй энд орчин. Та нар ингээд QR-ийнхаа зургийг авчаад хэд хоногоос мэдээлэл нь авчрыг хараад иж болно гэсэн үг. За ингээд манай моднууд ингээд улам өндөр болгий. Жил бүр сургуулаа төгсөж байгаа оюутнуудаа чиглүүлэх уулзалт зохион байгуулахын зэрэгцээ. Төгсөлтийн баярыг хамтдаа тэмдэглэдэг. Дипломын ажлаа танилцуулж, цаашдын зорилгоо ярилцаж, дараа үеийн төгсөгчдөө туршилгаасаа хуваалцдаг энэ үйл ажиллагаа их сэтгэл хөдлөм. Хариуцлагатай сайн сураад явах, өмнөх анх эгч нар нь хэрхэн сурч, чинээ сайхан өсөж, хөгжиж, амжилтын эзэн болж явж байгааг нь бахархан ярих дуртай байдаг. 4 жил би ийм сурлаа. Тэтгэлгийнхаа ачаар би сурлаганда хичээлдээ шамдал сураад би өнөөдөр ийм судалгаа хийлээ. Миний дараагийн ажлын
байр бол ингэж шийдэгдсэн. Би ийм ажилд орох гэж байна гэдгийгээ яриад тэр гялалзаж байгаа нүд, тэр итгэл үнэмшил энэ бүгдийг сонсох дуртай байдаг. Би бол одоо Мапучегийн хүүхдүүд гэж нэрлэх дуртай. Энэ хүүхдүүд маань улам болоод ийм үзэл бодолтой хүмүүс улам нэмэгдэхдээ өнөөдөр нийгэм сайхан бол. Монгол улсын боловсролын салбарт хувь нэмрээ оруулж, эх орныхоо ирээдүйг бүтээх мэрэгжилтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа Шинэ Монгол Мапучи тэтгэлгийн сан оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих зорилгоор улс орон даяар эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг энэ жилээс зохион байгуулж эхэллээ. Шалгарсан илтгэлүүдийг Шинэ Монгол Мапучи сангийн 10 жилийн ойн эмгэтгэлд нийтлүүлсэн юм. Ирээдүйд 100% бие даасан сан болж олон мянган залууст сурч хөгжих боломжийг бүрдүүлэх зорилготой Шинэ Монгол Мапучи тэтгэлгийн сан өдрөөс өдөрт хөгжин дэвжиж байна. 単なる経済的に Шинэ Монгол Мапучи сан бол зөвхөн сургалтын төлбөрийн тэтгэлгээр хязгаарлагдахгүй. Оюутнуудыг өсөж хөгжөхөд дэмжлэг үзүүлдэг. Энэ сангийн үйл ажиллагаа үргэлж оршин тогтнох ёстой. Тиймээс богино хугацаанд үр дүн гаргах гэхээсээ илүү урт хугацаанд залуу үеийнхэнд түлхэц болж хойшид үн цэнтэй сан хэвээр байгаасаа гэж хүсэж байна. Мапучи тэтгэлгийн сан та бүхний мөрөөдлийг дэмжих, ард талын хүч болгохыг зорддог. Харин оюутнууд маань мөрөөдлийнхөө төлөө урагш тэмүүлж яваарай. 夢を力に進むのは学生諸君。 9 дугаар үеийн төгсөгчдөө төгсөлтийн баярын гал халуун мэндийг хүргье. Менторудаас олоод өөр олон мундаг хүмүүсээс шин зүйлсийг суралцаж авснаа маш их баяртай байна. Эв найрамдал, найз нөхөрлөл, эвтэй байдал, хувь хүний хөгжил гэх зүйл сургалтуудад сууж маш олон зүйлүүдийг мэдэж авсандаа би үнэхээр олзуурчтай байдаг. Сэтгүүр үедээ бас Мапучитай хамтдаа ингэж бас орсондоо маш их талархаж явдаг. Энэ хөөгчбөрт хамрагдаж чадсандаа үнэхээр их баяртай байгаа. Шинэ Монгол Мапучи сангийн хамт олондоо чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлж байна. Мапучи олон улсын тэтгэлгийн санг үүсгэн байгуулсан Мапучи Мотор гэж компани байдаг. Тэр Мапучи Мотор гэж компани үүсгэн байгуулагч Мапучи Такаичи сан гэж байгаа. Тэр хүн бол өөрөө миний амьдралдаа хийсэн чухал зүйлийн маань нэг юм а гэж Мапучи Такаичи сан маань хэлээд Шинэ Монгол Мапучи тэтгэлгийн сангууд үнэлжсэн. Өнөөдөр ингээд 10 жилээ тэмдэглэж байгаа. За энэ Шинэ Монгол Мапучи тэтгэлгийн сангийн тэтгэлгийг хүртсэн тэтгэлэг авсан хүүхдүүдтэй хамтран ажиллаж ирсэн төгсөгчд, менторудтэй бүгдэнд нь баярын мэндийг хүргэе. Бид ингээ хамтдаа ирээдүйн Монгол орнд зөв хүмүүсийг гаргаж ирэх, зөв бодолтой хүмүүсийг гаргаж ирэх, улс орныхаа хөгжилд хувь нэмрээ оруулах энэ үйл ихээхэн том хувь нэмрээ оруулсан та бүхнээрээ бас бахархаж байна. Энэ тэтгэлгийн сан маань он удаан жил үргэлжлээсээ дараагийн 10 жилд бид нар бас багтам сайхан амжилтаа яриа сууж явахын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Та бүхэндээ хичээл сурлага, ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. Сайн улс дэлгэрэх болтугай. Шинэ Монгол Мапучи тэтгэлгийн сангийн үйл ажиллагаа маш амжилттай байгаа тул 2025-аас 2026 оны хичээлийн жилд дараагийн 40 оюутан шалгаруулалтанд орж тэтгэлгээ авч байна. Хизээж зогсохгүй үргэлжилсээр байх боловсролын тэтгэлгийн тогтолцоог их наран улсаас амжилттай эхлүүлсэн эрхэм хүндэт та бүхэндээ талархал илэрхийлье.